Сайн байцгаана уу? Бүлэг 1 хэм аюулгүй байдлын хэрэгцээ ба шаардлага гэсэн ерөнхий гарчигтай. За дээд бүлгүүдэд бол бүлгийн танилцуулга, хувь хүний мэдээлэл, defined personal data. За дараа нь болохоор 1 2 дээр байгууллагын мэдээлэл гэж юу? За байгууллагын мэдээлэлд ямар төрлийн мэдээллүүд орох вэ? Кибер ба кибер аюулгүй байдлын мэргэжлүүдийн тухай тайлбарлах нь байна. 1 4 дээр кибер дайм буюу cyber warfare гэж байгаа. Тэрэн дээр бол ганц нэг жишээ дурдж үзэх нэ. Бүлэг 1 дээр бол 2 үндсэн лабораторийн ажил байна. За лабораторийн ажлуудыг бол файл хэлбэрээр бол бүгдийг нь оруулчих нь. Та бүхэн маань татаад өөрсдөө хийгээрэй. За ингээд үндсэн бүлэг маань бол эхэлж байна. За хувь хүн ба хувийн мэдээлэл 1 эхэлж байна. За тэгэхээр хувь хүний мэдээллийг ярихаас өмнө бол нэг юм ойлгох ёстой. Хувь хүний мэдээлэл ямар учраас шаардлага нь юу байж гэсэн ойлголт гарч ирнэ. Яах гэж хувь хүний мэдээлэл гэдгийг тодорхойлж гарч ирээд байгаа юм бэ гэсэн юм нэр тийм аа тий. Тэгэхээр мэдээ цаана кибер аюулгүй байдал яригадаад байна. Хувь хүний мэдээллийг яах нь кибер аюулгүй байдал хангаагаас одоо хор хөнөд учраад байна. Тэгэхээр үндсэндээ эхлээд кибер аюулгүй байдал гэж юу вэ гэж тайлбарлах юм бол кибер аюулгүй байдлын цаанаа бол байгууллагын сүлжээ, дотоод сүлжээ, ерөнхийдөө бол захим сүлжээ маань бол захим мэдээлэл маань бол энэ сүлжээг ашиглаж явж байгаа. За бидний мэдих 4G байна, одоо удахгүй 5G болж байна. Эдгээр суур технологиуд маань бол угаасаа мэдээлэл дамжуулах үндсэн одоо медиа гэж ярьдаг. Дамжуулах шугам шүү дээ. За тэрэн дээгүүр л одоо хөгжлийн дижитал хэлбэрийн одоо энэ дээр үзүүлсэн шиг 0-1-үүд маань урсан явж байгаа. За тэгэхээр кибер аюулгүй байдал гэж юу хэлэх юм бэ гэхээр сүлжээг бас хэлж болох нь байна. За тэгээд цаана ажиллаж байгаа системийг хэлж болох нь байна. Систем дээр хадгалагдаж буй өгөгдөл буюу датаг хэлж болох нь байна. За цаашлаад мэдээлэл хууль бусаар ашиглах, хууль бусаар олж авах. За цаашлаад ёс зүйн үйлдэл хийх. Төлөвлөлдөөс нь болоод яах нь тухайн байгууллага эсвэл хувь хүнд хор нөлөө үзүүлж байгаа явдлыг бол кибер аюулгүй байдлын бол яах нь зөрчил. Цаана нь бол хакер гэдэг нөхөр сууж байна гэж ойлгож болох. За тэгэхээр бол энэ хаана болж өнгөрсөн мэдээж энэ бол одоо за бүр цаашлаад ярих юм бол одоо энэ кибер аюулгүй байдлын мөрдөлтийн гэдэг мэрэгчлэтнүүд бол одоо бол гарч ирж байна. За одоохондоо манай Монголд бол кибер аюулгүй байдлын forensic буюу мөрдөлтийн чиглэлээр бол яг мэрэгчлэн бэлдэж хараахан эхлэегүй байна. Ер нь олон улсад бол одоо зөвхөн энэ дахин аюулгүй байдлыг судалдаг, мөрдөгч хууль талаасаа мэрэгчлээ, технологи талаасаа мэрэгчлээ юм хосолсон юм мөрдөгч нар хүртэл ингээд гадаад тийм ихтэй зургуудад бэлдэж эхэлж байна. За тэгэхээр халдлага маань бол хаана болсон те ямар нэг газар болох нь байна. Хизээ болсон цагтаа байх нь байна. Хинд хин рүү чиглэсэн хохирогч талд хэн байсан? Үлдэж байгаа этгээс актер буюу хакер талаас хэн байсан? Юугаар буюу ямар технологиор хийсэн? Ямар технологийн сул талыг ашигласан? Хакерын үйлдэгтээ ямар орчин бүрдүүлсэн? Ямар түүл багаж ашигласан? За энэ дээр бол бүр цаашлаа явах юм бол бүр маш удаан хугацааны бол ийм алдлагууд явж идэг. Саяхан хүртэл Монголын одоо энэ төрийн байгууллагыг ашигладаг одоо сүлжээнд бол ийм бараг 2 жилийн өмнөөс ашигласан юм халдлага болж эхэлж исэн байна гэж саяхан шуурж өнгөрсөн. За тэрийг та бүхэн бол олж сонирхож болох баха. Юуг өөрчилсөн юм? Датаг өөрчилсөн юм уу? Хүний мэдээлэл авсан юм уу? Эсвэл төхөөрөмжийг эдэлсэн юм уу? Тэ юуг гэдэг асуултын цаа төхөөрөмж эвдэж болох нь, датаг хулгайлж болох нь, эсвэл датаг өөрчилж болох. За эдгээр үйл явдал буюу экшнүүдийн дараа ямар үр дагавар гарч байгаа? Тэр үр дагавар нь ямар хор нөлөөтэй байгаа юм бэ л гэдэг ийм үндсэн шин чанарт байна. За мэдээж хор үр дагавар нь бол болохоор эдийн засгийн байж болно, бие санааны байж болно, цаг хугацааны байж болно, нэр хүндийн байж болно. Гэх мэтчлэн олон ийм үр дагаврууд бол байдаг. За хувь хүн тал дээр бол хүнийг тодорхойлж байгаа үндсэн 2 бол ойлголт байна. Онлайн буюу офлайн гэсэн ийм 2 үндсэн тодорхойлт байна. За бид нараа бол бүгдээрээ офлайн таних тэмдэгтэй байдаг. За эдгээрийг бол мэдээ засгийн газраас биднэрт өгсөн паспорт, иргэний одоо бидний тодорхойлж байгаа үндсэн мэдээлүүд, нэр, регистрийн дугаар эдгээр бол нийгмийн даатгалын дэвтрийн дугаар ч юм уу те. Эдгээр бол бие хүний одоо офлайн дата байх нэ. За цаашлаад бол гэрийн хаяг, аль сургууль, за тэгээд хувийн шинэ яндар, нас, хүйс, хаяг, найз нөхөд, гэр бүлийн хүрээл, хамаатан саатан гэх мэтчлэн бол ерөөхдөө бол
офлайн дата гэж ангилдаг байх нь. Харин онлайн таних тэмдэг буюу онлайн таних тэмдэг таныг тодорхойлож байгаа өгөгдөл гэсэн. За тэгэхээр за офлайн дата бол мэдээж энэ одоо авторизд газраас өгсөн албан ёсны юм байх. За харин тэгвэл онлайн таних тэмдэг гэдэг дээр бол таны хувьд бусдад өгч байгаа таны мэдээлэл гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бас чухал өгүүлбэр байж байгаа. Та өөрийгөө яаж тодорхойлж болно гэсэн санаа. Дэлгэрэнгүй байж болно, хаалттай байж болно. За жишээ нь маш ойрхны жишээ Facebook-ыг аваад үзье. Facebook аккаунт дээр бол жишээ нь тийм төрсөн оноо нуух юм уу? За гэр бүлийн тийм ээ хүмүүсээ нуух юм уу? Ажлын газраа нээлттэй юм уу? Хаалттай юм уу? Насаа нээх юм уу гэдэг юм сонголтууд байж идэг. За яг үүнтэй мөн яг адилхан бол юм онлайн одоо орчинд бол та өөрийгөө бусдад аль хэр дийлэх юм бэ? За мэдээж энэ дээр бол олон хэлбэрүүд байж болно. Бүгдийг дийлгэж болно. Хувийн талаар. За тэр хүн дийлэх ёстой гэж үзэж байгаа бол дийлгэж болно. За яг энэ дээр бол тэх ёстой гэсэн юм бол байхгүй. Харин тухайн одоо үйлчлэгээ авахдаа хангалттай мэдээлэл өгөх ёстой. Тэрнээс одоо чинь Facebook дээр бол бид заавал насаа, заавал одоо бусад мэдээлэл орох хэрэггүй мэйл байхад болчдөг шүү дээ. Одоо сүүлийн үед бол утсаар заавал баталгаажуулалт хийгдэж байна л да. Тэгэхээр шаардлагагүй мэдээлэл бид нар оруулахгүй байж болдог гэсэн санаа. Тэгэхээр таныг онлайн орчинд таны оруулсан мэдээллээр бус таныг тодорхойлно гэсэн үг. За тэгээ захин орчинд таныг тодорхойлох үндсэндээ бол таних тэмдэгэ гэж хэлж болох нэ. За энэ дээр бол өөрийнхөө заавал нэр мэрийг ашиглаад авах шаардлагагүй. За мэдээж одоо банкны буюу албан ёсны үйлчилгээнүүд дээр бол мэдээж хувь хүний өөрийнхөө жинхэнэ нэрийг улсаас өгсөн нэрээ регистрийн дугаар бол шаарддаг. За энийг л олохдоо бол тийм шаардж байгаа юм зүгээр л өгөл гэж байгаа юм. За шаардлагагүй юм дээр л өөрийнхөө мэдээлэл өгөөд хэрэггүй л гэсэн санаа. За тэгээд цаашлаад бол таныг бол онлайн орчинд бүрэн тодорхойл илэрхийлж чадахгүй байх ёстой гэж байгаа. Бүх мэдээлэл оруулах юм бол бас ямарваа нэг хор уршиг гарах магадaltaй гэж үздэг байх нэ. За хэрэглэгчийн нэр юзер нэм дээр бол нууц нэр ашиглаад бас зүгээр те захин орчинд гэж хийх нь байна. За нэр болоод регистрийн мэдээллүүдээ бол оруулахгүй байхыг бол зөвлөдөг байх нь байна. За хамгийн гол нь тухайн үйлчлэгийн шаардсан мэдээллийг л өгөх ёстой. Тэрнээс бол за илүү өгч болно. Гэхдээ илүү өгөх юм бол эрсдэл гарах боломжтой гэж. За цаашлаад бол мэдээж анхаарал татах үед хин нэгний одоо этгээдийн одоо ягдгүй ол зомог мөнгө хайж байгаа янз бүрийн хүмүүс байдаг. Тийм учраас тэдгээрийн бол анхаарлыг татах үс мэдээллийг бол оруулахгүй байх наа чухлаа гэж үздэг. За хувийн мэдээллийг бол дараах хэдэн бүлэгт бол ангилж болох юм аа гэж. За хамгийн эхлээд бол эмнэлгийн бүртгэл гэж хэсгэл гарч ин. За эмнэлгийн бүртгэл мэдээж одоо Монголд бол сүүлийн хэдхэн жил бол одоо бүх төрлийн байгууллагууд маань одоо захин болж байна. Захин улс болох гээд манайх бол Mongolia гэх том төслүүд хийгээ явж байна. За үүний цаана бол бас давуу тал их байгаач сөрөг тал байх юм аа гэдгийг бид нар ойлгох ёстой. За жишээ нь одоо эмнэлгийн бүртгэл байна. Хүн болгоно л эмнэлгийн одоо үйлчлэгээ авч идэг. Үүний цаана бол хүнийг одоо бүгдийг бүртгэж авч идэг. Нас, хүүс, хэрэгэлдэг юм, за эмчийн тодорхойлол тийм ээ. Гэх мэтчлэн за бие бэлтэр, магадгүй сэтгцийн, за бусад хувийн мэдээлэл ямар ч одоо маш олон мэдээллүүдийг эмнэлэг дээр бол авдаг байх нь. Тийм учраас энэ мэдээлэл маш чухал тооцогддог байх нэ. Магадгүй одоо багтаа бие бэлтэр болоо сэтгэлийн өөрчлөлттэй байсан хүн том болоод тэр мэдээлэл нь алдагдах юм бол тэр нэр хүнэд нь яаж нөлөөлөх вэ гэх мэтчлэн энгийн жишээ явж болох нэ. За цаашлаад бол маш сонирхолтой юм ярих тул сүүлийн үед бол одоо health smart device-ууд маш их гарч байна. За богино цагаас өсвүүлээд олон төхөөрөмж байна. Үүний цаана бол бас яах нь олон хүний одоо чухал мэдээллүүдийг тухайн ухаалаг төхөөрөмжүүд аваад цааш нь үндсэн сервер буюу эзэмшигч рүүгээ бол явуулдаг байх нэ. Ухаалаг төхөөрөмжтэй харьцахтаа бол мөн л адилхан одоо мэдээлэлээ бол бодож оруулах нь зүйтэй гэж үздэг байх нэ. За магадгүй үүний цаана бол одоо таны ухаалаг төхөөрөмжүүдээс авсан мэдээллийг бол одоо улс даяар нь ч юм уу ингээд анализ хийгээд одоо эдийн засгийн одоо мөнгө санхүү олох чиглэлээр ч юм уу магадгүй судалгааны өөр зориултын судалгаагаар ч гэсэн ашиглах юм боломжтой байдаг байх нь шүү дээ. Мэдээж эмчийн жормоор бол бас чухал байдаг. За тэгэхээр эмчийн жорм болохоор нууц бол байх ёстой байх нь энэ задрах юм бол магадгүй одоо эм ханган нийлүүлэгч нар юу гэдэг одоо давуу мэдээлэл давуу байдлыг олж авч юм. Олон юм үйлдэл байдаг байх нэ.
За дараа нь бол боловсролын бүртгэл ордог байх нь. Боловсролын бүртгэлд бол 10 жил ихтэй сургууль, за тэгээд цаашлаад олон төрлийн мэдээлэлүүд орж болно. За шалгалтын эрс байх нь тий. Гэх мэт эдгээр мэдээлэлүүд бас нууц мэдээлэлүүд ордог байх нэ. За эдгээр мэдээллүүд бусдын гард орох юм бол яах нь вэ? Таныг даган дуурайсан, хуурамчаар үйлдэлсэн, таны нэрийг зээлдсэн, эсвэл одоо таны нэр хүнд халтсан. Магадгүй одоо шалгалтын оноо боловсрын зэрэг дээр нэг магадгүй дүн муу гарцсан байхад тэрийг одоо та магадгүй тэр хүн маань ирээдүйд нэр алдартай олонний танил хүн болж ирэхэд тэрийг гаргаж ирээд ямар нэгэн байдлаар тий өөр мэд зорилгоор ашиглах. За цаашлаад одоо магадгүй өөр хэлбэрээр бас ашиглаж болдог. Одоо жишээ нь бол энэ дээр SEO hacking гэж байна. Одоо таны та том компани удирддаг байх юм бол таныг одоо энэ мэдээлэлд олж авах юм бол хуурамчаар мэйл зээл дуурайлган хийгээд тэгээ ажилтан руу юм эсвэл өөр нэр бүхий хүмүүс рүү яваад хуурамч юм мэйл явуулаа, таныг даган дуурайсан. Тэрэн дээрээс одоо буруу мэдээлэл өгөх, эсвэл мөнгө гуйх ч юм уу. Иймэрхүү мэдээлэлүүд бас монголчууд ч гэсэн тохиолж ирсэн түүх бол миний ойрхон хүрээнд байдаг. За бүр цаашлаад одоо хуулийн байгууллагаас одоо ямар нэгэн одоо шийдэл хүлээж исэн бол тэр бүртгэл маань бас л нууц байх хэрэгтэй байх нэ. За дараа нь болохоор хөдөлмөр эрхлэлт мэдээ санхүүтэй холбоотой бол мэдээлэл гарч ирж байна. За энэ дээр бол мэдээж нийт одоо хүний бол сарын орлого, татварын бүртгэл, татвар хэдэн төгрөгөөр төлдөгийг. За тэгээд зээлийн картных нь одоо дансны үлдэгдэл, төр төлбөр ч юм уу тий. Гэх мэтийн мэдээллүүд бол маш нууц устай байх. За Монголдоо бол одоо IT-ийн одоо цахим аюулгүй байдалтай бол бас одоо нэр дахалж яваа салбар гэх юм бол одоо миний хувьд бол нэрлэхэд банк санхүүгийн томоохон банкуд маань бол одоо юм цахим аюулгүй байдлын албатай болоод энэ дээрээ одоо өдөр болгон хөгжүүлээд явдаг. Маш одоо бас дайггүй одоо мэдээж одоо мөнгө санхүүт болоод болохоор ингээс аргагүй байх. За бусад салбар бол төдийлөн одоо цахим аюулгүй байдлыг ойлгож мэрэгчлэн авах, бүх нийтээр ойлгох юм бас мэдлэг одоо хүсэл эрмэлзэл бол жоохон бага байна гэж миний хувьд үздэг. За хувь хүний тал дээр бол эдгээр нууд байх юм аа. За захин төхөөрөмж дээр бас болгоомжтой хандах ёстой байдаг байх нь тийм ээ. За мэдээж эдгээрийн болгоны цаана бол давуу талууд байгаа гэдгийг бол мэдээж хэлэх нь зөв хэрэг. За ийм эрсдэл учирч болох юм аа гэдгийг л яах нь аюулгүй байдал талаас нь бол захим аюулгүй байдал талаас нь бол ирж байгаа юм аа. За хувийн мэдээлэл за хаана хадгалагдаж байгаа вэ гэж. За орчин үед бол өнөө үед бол одоо клауд суурьтай болцсон клаудын цаана бол одоо тархсан бүтцтэй байж болно, нэгдсэн бүтцтэй байж болно. Хаана ч одоо таны мэдээлэл хадгалагдаж байх боломжтой тийм ээ. Аль ч улсад, аль ч төв дээр таны мэдээлэл хадгалагдаж байх бүрэн боломжтой болсон хөнгөлтийн картыг бас бид нар авч болох нэ. За мөнгө одоо эдгээр картууд маань бол бас мөнгө хэмнэж байгаа хэдий ч бас худалдан авалт таны болохоор худалдан авалтын мэдээллийг бол авах үндсэн зорилготой байдаг. За үүний цаана бол бас дунджаар таныг сарын орлогын ч басан тооцоолох бүрэн боломжтой. За эндээс бол одоо энэ худалдан авалтын хөнгөлтийн картууд маань бол таныг бол хөнгөлөөд байгаа юм шиг боловч нөгөө талдаа бол таны одоо цаашдын орлогыг тооцоолох тийм мөн одоо яах нь таны мэдээллийг ашиглаад маркетингийн одоо өөрсдийнхөө хувийн компанида гэсэн үг шүү дээ. За эдгээр одоо хөнгөлийн карта компаниуд яах нь маркетингийнхаа зорилгод хувийн өөрийнхөө компанийхаа ашиглах магадaltaй гэж үздэг. За тэгээд онлайн зураг дүрс бусдад дамжуулах нь хаа нэгэн газар хулбарлагдаж үлддэг. За маш болгоомжтой байх ёстой гэсэн мэдээлэлээ солилцохдоо бас бодож явах ёстой байх нэ. Захим тооцоолууд төхөөрөмжүүд, ухаалаг төхөөрөмжүүд гэсэн үг. За тэгэхээр таны одоо хэрэгжилж байгаа захим ухаалаг төхөөрөмжүүд бол таныг бол бас нэг талаас бүрэн тодорхойлж байгаа гэсэн үг. За мэдээж энэ дээр юу ярих вэ гэхээр захим үйлчлэгээ авнаа гэдэг нь бол төхөөрөмж хооронд л хийгдэж байгаа үйлдэл гэсэн үг. Хүний оролцоо бол дарах. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр одоо таны ноутбук, таны ухаалаг гар утас таныг бүрэн төлөөлж байгаа гэсэн үг. Цаанаа бол ухаалаг утас дээр нь таныг төлөөлж чадах үс бүх мэдээлэл байгаа гэсэн санаа. Тэгэхээр магадгүй одоо ухаалаг утсаа алдах тохиолдолд зарим тохиолдолд шууд Facebook руу ч юм уу банкныхаа аккаунт руу орох тохиолдол байдаг. Тэгэхээр энийг бас бодолтож эрсдлээс бид нар хамгаалж авах хэрэгтэй байна нэ. За тэгэхээр одоо таны ухаалаг төхөөрөмж чинь бусдын гард орох юм бол
одоо банкны гүйлгээнд бол тийм ээ бараг л банкны гүйлгээ цаашлаад өөр мэдээллийг бол хийж чадна гэсэн. Магадгүй ухаалаг төхөөрөмжийн одоо таних системийн унтраасан байх тохиолдол ч юм уу тий. Тэгэхээр бас энэ дээр бол яах нь бид нэрс бодолтой хандах шаардлагатай гэж үздэг. Дахин төхөөрөмжүүд маань одоо authentication буюу адилтган таних нь одоо бол Face ID-гээ сүүлийн үед бас нэлээд дэлгэрэнгүй ашиглаж байна. Нүрээр нь одоо таньж байна. За хуруугаар таньж байна. За гүйлгээний нууц уг. Ихэнх тохиолдолд одоо энэ нууц угийн системээр явж идэг. За нууц угаа бол хадгалаад төхөөрөмжтэй үлдээсэн байх юм бол хэн нэгэн бол тэр үйлдэлийг хичнээн гэсэн санаа. Тэгэхээр чухал одоо юмнуудаа бид нар бол яах нь хадгалах уугүй юу гэдгийг сонгож явах хэрэгтэй байна. Таны хувийн мэдээлэл яагаад хакер этгээдүүд чухал вэ гэж тийм ээ. За хакер зайлт этгээдүүд. За мэдээж тэдгээр хүмүүс бол маш олон зорилготой байж болно. За нийтлэг зорилго нь мөнгө олох байж болох юм аа. Танд одоо хувийн мэдээлэл байгаа. Мэдээж тэдгээр нөхдүүд хоёрын хувийн мэдээлэл ямар нэгэн аргаар авахыг бол оролдож идэг. За энэ л одоо энийг бол бас ялган салган ойлгох зөв. Ямар хэлбэрээр оролддог вэ гэхээр зарим тохиолдолд бол ийм хортой кодууд интернетэд хаа сайгүй ийм чухал мэдээлэлүүд хайгаа явж идэг гэсэн санаа. Байнга явж идэг. Тэрнээс бол тань руу зөвхөн тань руу чиглэсэн бас байж болно гэсэн үг. Тэгэхээр одоо бид нар бол за зөвхөн чиглэсэн бол нэлээд одоо онцгой тохиолдол байх баг гэсэн үг тийм. Ихэнх тохиолдолд ийм хортой кодууд энэ тэнэгээр хувийн мэдээлэл хайгаа явж идэг гэсэн. Магадгүй таны компьютер мэдээлэл орох юм бол тэгээ буцаахад яах нь эзэн рүүгээ илгээлждэг. За энэ дээр бол одоо хар захууд гэдэг интернетийн орчинд бол байж идэг. За энэ дээр бол одоо бүр янз бүрийн юмнууд байдаг бахна. За тэгээд энгийнээр дурдах юм бол одоо кредит картны нууц үгний мэдээлэл дугаарууд нь хүртэл ингээм улгаалаа авцсан. Тэгээд зархаа байж идэг. За жишээ нь 1000 кредит картны дугаарыг тэдэн төгрөгөөр зарнаа ч юм уу тий. Гэх мэтчлэн юм хар зах дээр янз бүрийн бусдаас улгаасан мэдээллээ бол хакерууд зарж идэг гэсэн санаа. За үүний цаана одоо биткойн буюунд захим дижитал currency-гээр бол маш олон төрлийн одоо эвгүй үйлдэлүүд бол одоо тэг хүний амь настай холбоотой иймэрхүү бас хэрэгүү цаана бас байж идэг гэж ойлгож болно. За хакерууд бол мэдээж таны онлайн нэвтрэх мэдээллийг бол олж авахыг хүсдэг. За онлайн мэдээлэлтэг маань мэйл хаяг мэдээж цаана агуулж байгаа юм гэсэн. Тэгэхээр таны онлайн нэвтрэх мэдээллийг олоо авсан байгаа юм бол хаалгыг онгойлгох төлхөө гэсэн үг шүү дээ. Таны мэйл хаяг нууцыг авсан ба нууцыг нь хакерын гарт орчих юм бол тэр хоёрыг ашиглаад тэр өөрөөр хангалттай нэвтрээ орчин гэсэн санаа. Тэгэхээр нөхдүүд бол хакер этгээдүүд бол онлайн нэвтрэх мэдээллийг эхлээ хайдаг бахнэ. За тэгээд хаалга руу таны данс руу нэвтрээ орох боломжтой. За мэдээж хакер гэдэг бол бас цаанаа мэдээж хувь хүн байгаа. Магадгүй улс бүлэгч байж байгаа. Тэгэхээр бол цаанаа бол хакер этгээдүүдийг бид нар бол маш бүтээлч хүмүүс гэж харж болно. Бүтээлчээр нөхдүүд яг нь ажилдаг гэсэн санаа тийм. Тэгэхээр тэдгээр нөхдүүд бол байн хөгжиж байдаг гэсэн санааг бол энэ дээр илэрхийлнэ л дээ. За мэдээж тэд нар бүтээл санаагаараа ажиллаад одоо таны чухал мэдээллийг авсан байх юм бол таны өмнөөс мэйл явуулна. Одоо жишээ нь бол иймэрхүү одоо гадаад дотоод их явдаг нэр хүндтэй хүний одоо имийг мэйл хаягуулж аваад за цаашлаад одоо даган дууралгаад фиш мэйл гэдэг. Тэгээ би гадаадд гацчихлаа. За тэгтээ яг Монгол биш болохоор мэдээж Google Translator ашиглан жоохон Google зүүн алдаатай байгаа. Тэгэнгүүт нөгөө нэг ойрхон харьцаж исэн хүмүүс рүү мэйл явуулна. Над туслаар энэ данс руу $500 хийгэрэй ч юм уу тийм. Гэх мэтчлэн энгийн имерхэн өдөр тутам болж яадаг. Өөрийнхөө хүрээлж байгаа хүмүүстэй болон оюутан сурагчтай бол яах нь вэхээр имерхүү сонин мэдээлэл ирэх юм бол тухайн хүн рүү заавал холбогдоод асууж ах нь зүг байдаг бахнэ. Тэд ягаад таны хэн болохыг мэдхийг хүсдэг вэ гэж юм тийм ээ. За мэдээж тэдгээр үл хэн болохын таны одоо магадгүй та өнөөдөр чухал мэдээлэл алдсан байх юм бол жилийн өмнө ч алдсан байж болно. Чухал үд хэрэглэх гээд ч юм уу тийм ээ. За мэдээж хакер нөхдүүд бол урт хугацааны ашиг. Эсвэл одоо чухал мэдээллийг барьцаалж одоо мөнгө авах тийм ээ. За цаашлаад бол одоо эрүүл мэндийн мэдээллийг авч болох нь байна. Хуурамч давтрын данс таны өмнөөс бол нээж. За яг Монголд болохоор давтрын систем нь бол олон улс шиг бол бас хөгжөөгүй байна. Одоо за тэг гэмт хэрэгтнүүд таныг хуурч мэхэлж мөнгийг тань авахаас гадна тийм үү. Таны мэдээлэл гартаа оруулсан тохиолдолд тэд таны мөнгийг одоо хулгайлахгүй бусад таны ойрхон хүн рүү ч юм бол одоо тийм ээ халдаж янз бүрийн одоо мэдээлэл цаашлаад мэдээлэл барьцаалах үйл ажиллагаа явагддаг. За энэ дотор бол мэдээж нэр хүнд нь халдах болох юм. За мэдээж хувь хүн болгон л нууцтай тийм ээ.
Тэгэхээр харилцаа холбоо одоо хүмүүсийн харилцаа холбоо, нийгмийнх нь оролцоонд бас сөргөөр нөлөөлж болох юм. За хувийн чухал мэдээлэл. За цаашлаад амь нас дотны хүмүүс рүү ингээд янз бүрийн юм дараагийнх нь алхам явуул ингээд хийдэг байх нэ хак нөхдүүд. За нийгмийн сүлжээнд таны хувийн мэдээлэл ямар хөө байх ёстой вэ гэдэг дээр бас чухал сэдв болж байна. За Монгол улс бол бас нийтээрээ сайхан нийгмийн сүлжээг бол чухам сайхан хэрэгжилж байна. Энэ л мэдээж даваа сул талтай. За нийгмийн сүлжээ бол одоо Facebook, Twitter, Instagram гэж байж, YouTube гэж байж болох юм аа. За Google ч өөрөө бас зарим тохиол орж болох юм. За Google-ийн бол нийгмийн сүлжээнд бас байдаг. За аюулгүй байдлын үндсэн ойлголт үгээс болоод бол нийгэмдх одоо нийгмийн сүлжээнд таныг төлөөлж байгаа аккаунт алдах түүгээр одоо иймэрхүү тохиол зөндөө л байж байгаа. Ялангуяа ахмад хүмүүс тийм ээ нууд Facebook алдсан, нууц үгүй алдчихсан, хакер дуулчихсан, ороод мэйлийн сольчихсан, нэрийг сольчихсан байж байгаа тийм ээ. За тийм үүний цаанууд хүн аккаунтаа алдаад байгаа юм бол биш. Түүний дотор байгаа мэдээллүүд нь бас таныг эрсдэлд учруулах вэ гэж бодож байгаа юм шүү дээ. За мөн цаашлаад бол олон хэлбэрээр бол хандах боломжтой байдаг. За тэгээ нийгмийн инженерчлэл гэсэн юм одоо аюулгүй байдлын категори байдаг. За энэний хамгийн том төлөөлөл фишинг хадлага гэдэг байдаг. За эдгээр халдвар бол мэдээж нариулсан судлах юм бол дараагийн курсүүд дээр бол эдгээр нь байж байгаа. Нийгмийн сүлжээнд хэд одоо хувийн мэдээлэл оруулах нь зарим тохиолдолд эрсдлийг бол учруулж болно. За тэгэхээр бол одоо нийгмийн сүлжээнд буюу оруулж байгаа өгөгдөл маань өөрөө бидний мэдхгүйгээр олон өгөгдлийг дотроо агуулж байдаг гэсэн санаа. За тэдгээр өгөгдлийг бол ерөнхийд нь метадата гэж нэрлэдэг. Одоо юу гэсэн үг нууц мэдээллүүд юм уу да. Тэгээд тухайн одоо жишээ нь зураг байлаа гэж бодоход зураг л харагдаж байгаа бол цаана олон төрлийн мэдээллүүдийг агуулж авах нь жишээ нь бол байрлал байж болох нь ямар төхөөрөмжөөр дарсан гэх мэт. За тэгээд хувийн мэдээллийг адилхан таних гэдэг юм англи байна. За тэгээд адилхан таних дээр бол одоо хамгийн нийтлэг ашиглаж байгаа password based authentication гэдэг ийм аргыг ашигладаг байх нь яах нь нууцыг хэрэглэгчийн нэр нууцыг бол оруулаад тэгээд энийг бол нөхөр хэрэглэгч мөн байна гэж таньдаг. За тэгэхээр энийг бол адилхан таних буюу алхам гэдэг. Гэхдээ за энэ аргыг бол олон одоо захин банк, Facebook хүртэл бол ашигладаг. За тэгэхээр пассворттой холбоотой бол ийм одоо юм энэ хаяг руу ороод та бүхэн өөрийнхөө бол пассвортыг аль хэр их шаардлага хангаж байгааг үзэж болох юм. За би жишээ олгоод энэ дээр үзүүлье. За хүмүүс бол тэ ABC 1 2 3 гэх юм бол тэг секундын тайлбар гэх юм шүү дээ. За одоо харъя ABCD 1 2 3 4 гэдэг үе. За иймэрхүү пассворд бас яах вэ? Энийг тайлахад бол 9 минут л шаардлагатай гэж. Тэгэхээр одоо бид нар бол одоо зөвлөж байгаа 8-аас дээш одоо тийм том жижиг орсон ABCD 1 2 3 4 эт биш. Нэг иймэрхүү нэг тусгай тэмдэгт орсон урт 8-аас дээш байх юм бол strong. Одоо энийг бол бас л шаардлага 6 яах нь 3 сар шаардлагатай гэж шүү дээ. ABC гэдэг нь бас юу л да арай өөр ийгээд өгүүлэх зүгээр байдаг. Арай одоо ABC гэдэг яг дараа л болчиход байна тий. За ингэх юм бол одоо арай шал өөр урт болж шүү дээ. За тэгэхээр та бүхэн өөрийнхөө хэрэглэдэг ингээ пассвордуудаа оруулаад бас өөрийнхөө яах нь нууцыг шаардлагыг хараарай. Тэгэхээр одоо нууцыг тайлах олон арга механизмууд байж идэг. Тэгэхээр магадгүй таны нууцыг үлдээ оролцож байгаа болох боломжтой байдаг байна. За нууцыг адилхан таних дээр бол олон төрлийн механизмууд байх нэ. Одоо сүүлийн үед одоо банк санхүүгийн системүүд байна. Multi-factor authentication гэдэг ормыг ашиглаж байна. За энэ бол болохоор олон 2 ба түүнээс дээш зүйлээр адилхан таних. Таныг мөн гэдгийг тодорхойлох. За энэ дээр бол ихний энэ жишээн дээр бол username password оруулаад дараа нь таны одоо банкны системээс тань руу автоматар баталгаажуулах код ирдэг. Тэгээ кодоо хийгээд таны мөн гэдгийг яах нь тодорхойлдог. За иймэрхүү аргууд байдаг байна. За цаашлаад хувийн мэдээлэл таныг одоо адилхан таних бол маш олон юм аргууд байдаг байна. За biometric authentication бол сүүлийн үед хөгжиж байна. Одоо Face ID бол одоо бид нар хэрэглээд маш хэдийн нэвтрээд эхэллээ гэсэн үг. За нүрээр нь таньж ийн гэсэн үг тий. За тэгээ хурууны судас, дуу хоолой, за нүдний торлог бүрхэгч гэх мэтчлэн адилхан таних хийх боломжтой байдаг байна. За нийгмийн сүлжээнд зарим нэг жишээг л хэдүүлээ ярилцахад бол
За 1 жил гарсан 2 жилийн өмнө чинь нэг хотын дарга гэсэн. Одоо энэ хүн бол одоо ийм захим нийгмийн сүлжээнд ийм зураг оруулсан. Тэгээд хил амд өртсөн мэдж байгаа. Энэ юу илэрхийлсэн бэ гэхээр захим орчинд бас за яг хоо зарим тохиолдолд захим орчиндх нууц зургийн буюу метадатануудыг бол авч хайдаг. Гэхдээ ийм боломж байгаа гэдгийг бид нар бол ойлгож мэдчих ёстой байдаг. За жишээ нь одоо би бол өөрийнхөө утсаар дараад тоонд үлээ ингээ хийжсэн байна. За жишээ нь энэ бол одоо яг нь iPhone 6 Plus гэдэг утсаар дарсан байна тий. За энэ дээр бол камерын загвар, GPS координат, яг дарагдсан он сар, линзийн загвар, за зураг зассан бол ямар програмаар зассан гэх мэт мэдээллийг энэ зурагны цаана маань явж идэг байна. Тэгэхээр бид нар бол одоо ямар хаана ямар мэдээлэл оруулах вэ гэдгийг бол маш бодох ёстой гэсэн санаа. За саяны зурган дээр бол ингээд координат нь харуулдаг. Манай гэрийн бол хаяг гарч ирж байна. Байршил. За тэгэхээр бол GPR бас за бид нар үнгүүг нь ашиглаж байгаа. За үнэтэй нь болохоор бол 2 см-ийн зөрүүтэй бол одоо байршлыг тодорхойлж чаддаг болсон. За бид нар бол одоо үнгүү GPS систем ашиглаад байгаа нь бол цаана бол Америк нэгдсэн улсын одоо үнгүүд ашиглаж байгаа. За өөрөөсөө бол цэргийн зориулалтаа маш илүү мэрэгчлэлтэйсэн гэдэг байна. За тэгээд саяны зурган дээр анализ хийхдээ за Apple гэж нэг гарч ийн тийм ээ. За тэгээд ямар камераар дарсан хүртэл байх нь ба штэ. Арийн камераар дарсан гэдэг ч юм уу те. За гэгэн мэтлэн мэдээллүүд бол яах нь зурган дээр хүртэл явж идэг байна. За энэ дээр байна те. iPhone big камераар дарсан байна гэж. За цаашлаад нийгмийн сүлжээнд бол бас яах вэ? Стегнографи гэдэг иймэрхүү юм байж идэг. Зурган дотор зураг нуугаад ингэ явуулдаг тийм ээ. За жишээ нь энэ муурын зургийг бол энэ модны зурган дотор нуучж ийн гэсэн санаа. Тэгээд энэ ингээд гарч байгаа зураг нь ийм хэлбэрт харагдах нэ. За нийгмийн сүлжээнд зарим нэг одоо жишээнүүдээс дурдах юм бол одоо ялангуяа мэйлийг маш одоо сургалт судалгаа бизнесийн процессыг ашигладаг. Тэгэхээр одоо хин нэгний мэдэхгүй мэйлийг бол маш их болгоомжтой хандах ёстой. За сэжигтэй мэйл байх юм бол ер нь орж одоо линк холбоосон дээр нь дарахгүй хатаачи буюу хавсгасан файл бол маш их болгоомжтой үзэх хэрэгтэй. За болгоомжгүйс болоод нэг файл дээр дарснаар бол таны компьютер хорт програм суугаад таны юу хийж байгаа бүх одоо компьютерийн скрин зургийг эзнэр руугаа явуулдаг, дарагдсан товчлороо бичиж байгаа тэмдэгтүүдийг бичиж авдаг ч юм уу. Гэх мэтлэн одоо олон одоо ийм хортой кодууд одоо ийм мэйлэр үл нэлийн төлхөө ирдэг байна. За фишинг халдтай юм бол төрөлд орох нь байна. За ингэхээр бол мэйлэн дээр маш болгоомжтой хандсан. За нийгмийн сүлжээнд зарим жишээ за веб тракинг буюу хэрэглэгчийг мөрдөх юм бас арга замууд байдаг. За тэгэхээр хэрэглэгчийг мөрдснөөр бол юу хийдэг, ямар төхөөрөмж ашигладаг, хувийн мэдээлэлд байгаа контентууд авах, ямар сайт руу ордог. За тэгээд хувь хүний тодорхойлцоод ямар зар хүнд хүрэх үү гэх мэтчлэн мэдээллүүдийг цуглуулад тань руу одоо таарсан мэдээллийг явуулдаг байна тий. За энэ дээр бол одоо жишээ зураг гарах бах. За таны хаана юу хийж явсан, ямар хуудас руу орсон, юу үзсэн, хэдэн минут цаадсан гэдэг зэргийг нь бол бүх одоо сервер бол цаанаа бол тэмдэглэж авч таны тухай мэдээлэл бол улам үлддэг байна. За энэ дээр бол digital footprint гэсэн ойлголт байж идэг. За digital footprint ойлголт бол цаанаа бол захим хүлэммөр тийм ээ. Таныг юу хийдэг, ямар сонирхолтой, хаана байдаг гэх мэт маш чухал мэдээллүүдийг авдаг байна. За тэгэхээр бол та юу шеэрлэж байгаа бодох нь байна. Хаана шеэрлэхээ бодох нь байна тийм ээ. Хинтээ шеэрлэх нэ бодох нь шүү дээ. За дараа нь болохоор бид нар бол cookie гэж ярьдаг. За бид нар бол мэднэ зочлоход бол одоо энэ accept товч даруулаад байдаг. За энгийн хэрэглэгчд бол байнга л санаанд ингээд дардаг. За энэ л одоо Firmware-ийн сайт байна. За тэгэхээр одоо янз бүрийн юм сайтн дээр ороод accept товч дарах процессын цаана юу хийгддэг вэ гэдгийг яри. Үүний цаана бол cookie буюу одоо холбоотой мэдээллүүдийг агуулж идэг юм тарамжлсан жижигхэн юм яах нь скрипт байждаг байна. За тэгэхээр бол хөтөлчдөр таны мэдээллийг нөгөө сайт руугаа илгээх зорилготой. За хамгийн гол нь таныг мөрдөх мэдээлэл авах юм зорилготой байна. Цаашлаад бол байршил тогтоох, таныг сонирхлыг тогтоох,
онлайнаар одоо сонирхож байгаа бараа зэргийг олж мэдээд танд таарсан бараа санал болгох. За мэд энэ дээр бол олон хүмүүс тийм гэдэг бодлогоо талт. Энийг гэхдээ бас бид нар дарахгүй орохч бас болдог гэдгийг нь бол ойлгох зүйтэй. За тэгээд энийг дарснаар одоо ямар одоо аюулгүй байдал болоод ашиг тус гарах вэ гэдэг нь ярив. Тус сайтн дээр зарцуулж байгаа таны цагийг бид нар мэдэж авах нь байна. За тус сайт руу ороод дарсан холбоос уншсан мэдээллүүдийг чинь бол цаадуулаа бүртгэж авах нь байна. Тухайн сайт дээр сонгосон мэдээлэл. За тэгэхээр та бол одоо жишээ нь цаг агаарын мэдээлэл нэг сайт ороо үзэхэд байршлаа сонгочих юм бол дараа нь таныг тэр сайт руу ороход шууд тэр локейшн дээр байгаа цаг агаарын мэдээллийг танд өгөх юм уу тий. За мэдээж энэний давуу талууд бол байгаа. Хэдүүлээ захин аюулгүй байдал талаас ярьж байгаа учраас эрсдэл учирч болох талаас нь ярьж байгаа маа. За тус сайтн дээр оруулсан таны аккаунтын мэдээллийг бол хадгалж авдаг байх нь байна. За тус сайтаар өмнө үзэж байсан хуудсуудыг нөхдүүд мэддэг байх нь байна. За тийм учраас одоо энэ худалдааны сайтууд бол таныг логин хийгээд ороход таны сонирхдаг бараануудыг гаргаж ирээд байгаа цаанаа бол эдгээр алах энэ эдгээр нөхдүүд байдаг байх нэ гэж ойлгож болно. За мэдээ зөвшөөрөхгүй байж болно. Хүлээн авах нь эдээжин хэрэг сайхан эрэг талууд бол байгаа гэдгийг бол дурдсан. За хамгийн чухал нэг юм байгаа. Сервер хооронд үүсгдэг cookie connection-ы тухай ойлголт байж идэг. За энэ connection-ыг алдах юм бол username, password бол ямар ч хэрэггүй болдог. За Facebook дээр гэтэл одоо 2-7 хоногоос дээш хоногийн дараа cookie ID-гаас болдог. Тэгэхээр таны одоо Facebook компьютероос чинь Facebook-тэй холбогдож байгаа cookie хаягийг нь мэдээллийг одоо ID-г нь олоо авах юм бол username, password шаардлагагүй шууд тэр cookie-гээр нь яах нь төгөл ашиглаад шууд ордог юм аюултай. Захим аюулгүй байдлын юм байгаа. За энэ дээр та Facebook cookie ашиглах хэрхэн хакертгой гэдэг бичлэгийг оруулсан сонирхож үзээрэй. Тэгээд зөв этикгүй буюу ёс зүйгүй юм хийхгүй хаа гэж би бодож байна. Тэгээд өөрийнхөө аккаунтаар ч юм уу туршаад өөрийнхөө мэдлэгийг чангатгаж аваарай гэж хүсэж байна. За цаашлаад бол cookie бол маш одоо бүх сайтн дээр байдаг. Cookie-ийн тухай бодлоо одоо энэ дээр Amazon байна. Amazon-ы cookie-ийн одоо та бүхэн орж үзээрэй. Юу авдаг тухай ингээ бүгдийг бичсэн байж хана шүү дээ. За тэгээд эдгээр ийм линкүүд рүү ороод та бүхэн маань cookie илүү сонирхож байгаа бол үзээрэй. За тэгээд хамгийн энгийн юм байгаа. Бид нар одоо хаа газар ч юм уу өөр байгууллага дээр очиход ямар нэгэн бусдын төхөөрөмжөөс интернет рүү хандах шаардлага гардаг. За тэгэхээр банкн дээр ч болон ер нь бол beyond буюу bring your own device гэдэг бас policy бодлогод байж идэг. Тэгэхээр одоо бид нар өөрийнхөө device-аар байгууллагын сүлжээг хэрхэн ажиллах тухай нэг ойлголт байдаг. Харин миний ярих гэж байгаа нь бол өөрийнхөө мэдээлэл буюу өөрийнхөө аккаунтаар бусдын төхөөрөмжийг ашиглах тухай ойлголт гаргах би ярих гэж байна. Тэгэхээр бид нар бол incognito гэдэг ийм горин байдаг. Одоо бүх одоо веб хөтгчдөр байж байгаа. За миний сонгосон зураг бол Google Chrome-ийнх байна. За Chrome дээр болохоор Ctrl Shift N-ийг дараад ийм хар цонх руу орчдөг. За тэгээ хар цонхон дээр та бүхэн сонирхож харж исэн бол дараахан мэдээллүүд бол байдаг. За тэгэхээр та бусдын төхөөрөмжийг ашиглаж өөрийнхөө аккаунтаар магадгүй банкны, магадгүй Google-ийнхаа тийм ээ, магадгүй Facebook ашиглаж байгаа бол энэ аргыг ашиглахыг зөвлөж байна. Бүр хэвшил болох ёстой. За энэ дээр одоо бол таныг одоо ямар мэдээллүүд хадгалагдахгүй вэ? За энгийнээр орох юм бол хадгалагдана гэсэн үг. За доор орохоор ямар мэдээллүүд хадгалагдахгүй вэ гэхээр таны браузерын history ямар history control H дараад ямар хуудас руу орсон хадгалагдсан байдаг шүү дээ. За тэр харагдахгүй байх нь байна. За сая яриад өнгөрсөн, цус яриад өнгөрсөн cookie-ийн тухай байх нь байна. За мөн форум бүгсэн, мэйл хаягаа оруулсан ч юм уу те гих мэтлэн мэдээллүүдийг бид нар заримдаа аккаунт Google-ийнхаа аккаунтаар хадгалаа авчдаг. Тэр мэр бас ингээд хадгалж үлдэх боломжтой. За тэгэхээр энэ би манайхан бол хар цонх гэдэг хар цонхоор орох юм бол эдгээр байх. За харин эдгээр зүйлсүүдийг бол хадгалагдана шүү гэж анхааруулж байгаа. За энэ болохоор мэдээж таны үзэж байгаа, зөсөлж байгаа хуудас бол ажил олгогч бөгөөд байгууллагын одоо интернетийн галц дээр байгаа хүмүүс бол харж үзэх боломжтой шүү гэдгийг бол хэлсэн байна. За цаашлаад одоо ISP буюу интернет түгээгч маань бас PD хар цанхаар орсон ч гэсэн таны одоо зочлсон хуудас, веб таны одоо түүхийг бол одоо интернет ашигласан одоо трафик гэж ярьдаг трафикийн түүхийг харах боломжтой шүү гэж зөвлөсөн байна. За тэгэхээр бол хар цонхыг ашиглаж сурцгаая.
За ингээд бол хувийн мэдээлэл бол ингээд жоохон дуслаа. Жоохон уршуу ярьсан бол уучлаарай. За 1-2 байгууллагын мэдээлэл рүү орчихно. За байгууллагын мэдээлэл гэдэг бол мэдээж одоо тухайн засгийн газрынхаа болоод улсынхаа бол цахим аюулгын байдлын хуультай бол нягт уялдаж гардаг байж байгаа. За тэгэхээр бол байгууллага гэдэг арай өөр объект яриа явчих шүү дээ хувь хүнээс. За байгууллага дээр бол ерөнхийдөө нэг дараах бичиг баримтчуудыг бол бүрдүүлэх ёстой гэж үздэг байх нь байна. Улсынхаа захим аюулгүй байдлын хууль дээр тулгуурлаж за Монгол улсын захим аюулгүй байдлыг хангах хууль гэж байж байгаа ийшээ ор тав хүмүүс маань хуультай бас танилцахыг зөвлөж байна. За нэг талаас бол end user буюу харилцагч нарын бодлого байж ах хэрэгтэй байна. Тухайн байгууллагаас үйлчилгээ авч байгаа үйлчилгээ авахч, харилцагч. За тэгээд дотор нь ажилд байгаа ажилтан, хамтран ажиллаж байгаа байгууллага эдгээр зориулсан одоо юм захим аюулгүй байдлын юм бол баримт бичих байх ёстой гэж шаарддаг. За нөгөө талаас бол техникийн одоо мэдээ захим үйлчилгээний техникээр явж байгаа учраас техникийн бодлого баримт бичих бол байх ёстой. За цаанаас цаашлаад утасны хүртэл юм баримт бичнэ бодлого байх ёстой байх нь шүү дээ. За мэдээж имэйлийнх байж болох нь за алсын удирдлага буюу зайнаас одоо ремотес гэж бид нар ярьдаг. Ремотес удирдлагыг өгдлийн бааз руу хэн хизээ хандахын ремоте манай төвсээр хэн хандах ч юм уу гэх мэтлэн баримт бичгийг тусгасан байдаг. За сүлжээний бодлого хизээ өөрчлөх ёстой, хэн өөрчлөх ёстой. За тэгээ аппликейшны policy. За хэрэглээний бодлогууд ингэ байж байна. За үндсэн иймэрхүү ангилалтай байдаг байна. За байгууллага дотроо бол security policy гэдэг. За банкны салбарыг иш тооцох юм бол байгууллагууд маань бол IT-ийн мэрэгчлэлтэн маань л энийг хийж яваа. Тийм учраас энийг бол одоо арай өөрчлөөд яг мэрэгчлэлтэн бэлтгэх цаг хугацаа. Мэрэгчлэлтэн бүр байгууллага дээр байх нь бол одоо бас шаардлагатай болж байгаамаа. За тэгэхээр бол одоо үндсэндээ бол энгийнээр тайлбарлах нь дараах хэдэн зүйлс байж болох нь байна. Authentication буюу адилхан таних процесс тий. Тодорхойлох. За энэ дээр бол пассвортыг ашиглах юм уу? Пассворд ашиглах юм бол хизээ солих ёстой, мурт нь ямар байх ёстой гэх мэтлэн. За voice байх юм бол ямар форматтай байх ёстой ч юм. Энд дээр зан баримт бичгийн тодорхойлолт байх ёстой байдаг байна. За нууц үгийн бодлоос хаяараа өнгөрлөө урт байх нь хизээ сольж явах ёстой юм ч юм уу тий. За тэгээ байнгын хэрэглэх аюулгүй байдлын бодлого. За үндсэн одоо ажил бүх байгууллага нийтээрээ мөрдөх юм бодлого байна. За ремотээр хандах, зайнаас байгууллага руугаа нэвтэрч хандах, үйлчлэгээ авах энэ тухай баримт бичих байх ёстой байна. За цаашлаад сүлжээ, сервис, үйлчлэгээнүүдэд засварлах, апдейтийг шинжлэх тал дээр бас юм баримт бичүүлэг байх ёстой байна. За хамгийн төгсгөлд нь болохоор аюул осол одоо хадгалагд өртөх тийм ээ. За бид нар DDoS гэдэг DDoS халдлага ирээд сервер унах тохиолдолд ямар баримт бичих байх ёстой. Эхлээд хин рүү ярих ёстой. Ямар утасны дугаар байж байгаа тэр нь авахгүй бол хин рүү ярих ёстой. Хамгийн эхлээд ядаж сервер унтраахгүй байх ёстой юм уу? Сүлжээнээс нь салах юм уу? Тижээлийн салах юм уу? Гэх мэтчлэн тий. Ийм аюул байгууллага болгон дээр ядаж өөр өөрийнхөө хэмжээнд бол ийм бодлогоодыг бол гаргах ёстой байдаг. Аюулгүй байдлын мэргэжлүүдийн хувьд ярьдаг 3 талт юм маш чухал ойлголт байж байдаг. Тухайн одоо бидний захим орчинд ашиглаж байгаа үйлчлэгээ маань эдгээр 3 нөхцөлийг заавал хангаж явах ёстой гэж үздэг. За нэгдүгээр төл хүртээмжтэй байдал. За нууцлыг хангаж байгааг нэрийдлэр тухайн бараа үйлчлэгээ маань бол захим үйлчлэгээ маань хязгаарлагдмал байж болохгүй шүү дээ. Тэр өргөн хүртээмжтэй байх ёстой. За цаашлаад одоо жишээ авахд бол Монгол улс дотроо зөвхөн үйлчлэг аюулгүй байдлаа хангаж байгаа гэж болохгүй. Гадаадд байгаас иргэдэг бодох шүү дээ. Тэгэхээр хүртээмжтэй өргөн байх шүү дээ. За цаашлаад нууцлалтай байдал. За тэгэхээр дэлхийд дээр тархсан юм үйлчлэг үзүүлж байгаа төрийн ч юм уу, хувийн компани үйлчлэгээ маань хаан ч хамаагүй мэдээлэл дамжаа явахдаа дундаас хин нэгэн мэдээлэл барьж аваад уншихад нууцлалыг хангасан байх хэрэгтэй. Хин нэгэн уншиж чадхааргүй тийм байдлыг хангасан байх хэрэгтэй. Нөгөө талаар хин нэгэн мэдээлэл аваад дундаас нь харлаач гэсэн өөрчилж чадахгүй байх хэрэгтэй тийм ээ. За ийм үндсэн захим аюулгүй байдлын шаардлагууд байдаг байна. За тэгээ уламжилд одоо байгууллагын өгөгдөлт мэдээж боловсон хүчний мэдээлэл, оюуны өмчийн мэдээлэл, санхүүгийн мэдээлэл гэдэг болдог байна. За сүүлийн үед бол тренд болоод байгаа юмсын интернет, big data гэсэн нэр томьёонууд бол гарч ирж байна. За юмсын интернеттэй холбоотойгоор бол хэдэн зүйл хэлэхдээ бол одоо байгууллага болгоны одоо байгууллагын хяналтын камертай болсон дулаан мэдрэгүүр, шороо, тоос,
тааны мэдрүүр, баркод уншигч гэх мэтлэн маш олон одоо жижиг зүйлсүүд маань сүлжээнд толгой ухаалаг болоод датаг яах нь үйлдвэрлэдэг болсон. За тэгэхээр эдгээр одоо захим жижиг төхөөрөмжүүд маань PC сүлжээнд холбогдож, байгууллагын сүлжээнд холбогдож бас өгөгдлийг яах нь үүсгэж байдаг. Тэгэхээр эдгээрийг бас хамгаалах ёстой гэсэн ойлголт бол би ярих гээд байгаа. За энэ өнөөдөр жишээ аваа ярих бол Mira гэдэг IT буюу Ямсын интернетийг чиглэсэн юм халдлага бол болсон байдаг. Маш амжилттай гэх юм уу алдартай нэг юм. Тэр бол тухайн халдлага бол одоо хамгийн оргил үедээ бол 1 секундэд 620 гигабайт мэдээллийг дамжуулж исэн. За нийтдээ бол 24 мянган ширхэг юм одоо Ямсын төхөөрөмжүүд байна. За та бүхэн линк рүү ороод энэ халдлагын тухай нэлийн дэлгэрэнгүй уншиж судалж болно. За тэгэхээр бол ухаалаг одоо хяналтын камерууд, гэрийн ухаалаг төхөөрөмжүүд бол энэ халдлагад өртсөн байдаг. Нийтдээ бол одоо халдлагын яах нь одоо хор хөнөөл $1 хэмжигдэж яах нэ. Тэгэхээр бид нар ч гэсэн одоо зөвхөн одоо сүлжээ сервер гэхгүй Ямсын интернетийг бас бид нар хамгаалах шаардлагатай болж байгаамаа илэрхийлж байна. Тус бүлгийн одоо лабораторийн ажил гарч ирж байна. За лабораторийн ажлын гарын авлага буюу PDF файлыг бол курсын татвар лабораторийн материалыг дотор оруулчихсан та бүхэн татаж аваад хийгээрэй. За мөн тэгэхээр лабораторийн одоо зааврыг би өөрийн биеэр гүйцэтгээд бас видеог нь бас зааврыг оруулчихнаа та бүхэн харж үзээрэй. За тэгэхээр энэ лабораторийн ажлаар бол өгөгдлийг дамжуулах тал дээр ажилладаг бүрэн бүтэн байдлыг шалгадаг юм функц байна. Хаш функц байдаг. Тэгэхээр өгөгдлийг хэрхэн айж бүрэн бүтэн байдлыг шалгаж авах буюу хашийг ашиглах тал дээр бол энэ лаборатори ажил байна. Та хүн бас өдөр тутамдаа бол ашиглаж болох үс энэ функцгаа хийж үзээрэй. Энэ тус лабораторийг бид нар бол монголчууд маань бол одоо бас Windows үйл систем төлхөө харилдаг. За саяхан бол одоо нэр бүхийн компани бол одоо Microsoft бол одоо торгуулийн арга хэмжээ авсан байдаг. За тухайн нэр бүхийн компани маань одоо лицензийг Windows ашиглаж байгаад ингээд яах нь хууль дүрм үе бол хариуцлага хүлээсэн байдаг. За нэр мэрийг хэлээд явах. Тэгэхээр яг Монгол тус компани гэлтгүй одоо монголчууд ч хүртэл бүгдээрээ ихэнх нь маань л одоо юм алтан бус хуулж өртсөн одоо үйл систем ашиглаад явж байгаа нь нуугаад явах. За гэвч энэ байдал бол бага багаар өөр болж байгаа. За тэгэхээр бидний өдөр тутамдаа ашигладаг үйлдвэрлэлийн системүүд маань бол цаанаа бас яг албан ёсоор нь авахгүй одоо Windows Microsoft-аас биш өөр газраас авахаар хэн нэгэн дунд нь өөрчлөлт оруулсан, файл хийсэн, хорд програмууд суулгацсан ирдэг байна. Тэгэхээр бол одоо энэ тухайн сэтгүүл дээр бол одоо Монголын олон глобал улстай харьцуулахад манайх бол одоо нөлөөлөл нь бол маш өндөр байгаа. Эмзэг сул байгааг бол харуулж байна. За тэгээ Монгол дахь голлох халдлагын төрлүүдийг 2018 оны судалгаа байна. 19 оны судалгаа байна. Харуулхад бол крипто майнер буюу захин крипто чиглэлийн юм одоо хорд кодууд гэх юм уу зөвшөөрлгүйгээр хэрэглэгчдийн компьютерээр сууж ажилладаг гэсэн үг. Тэгээ ажлынхаа үр дүнгийг эзэндээ өгдөг. Тухайн хүндээ биш шүү дээ, машиндаа биш. Тэгэхээр энэ бол одоо хорд кодын төрөлдөө бол бас оруулж болно. За тэгэхээр одоо үйлдвэрлэлийн систем дээр магадгүй CPU, GPU буюу график картн дээр суурилсан юм тооцоолуудыг хийгээд эзэндээ илгээдэг байна. За зөвшөөрлгүйгээр. За энэ нь болохоор бага хэмжээнд ажилладаг учраас одоо зарим аюул байдлын мэдлэг судлаа одоо энэний бол хохирож болоод их явж байгаа. За Монгол бол ялангуяа энэ төрлийн хатлага нэлээд их байдаг байна. За дараа нь бол одоо баялын чиглэлийн хатлагууд байж байна. Ransomware бид нар мэдж байгаа. Ransomware бол маш их нэг хэсэг Монголд буюу дэлхийн нийтээр бол хэрэг тарьсан юм төрлийн вирус байж байна. Дараа нь банкны Podnet гэх юм нэ. За WannaCry бол мэдээ Монгол улс дэлхийн нийтээр бол Windows 7 систем рүү чиглэсэн маш том дэлхийн нийтэд халдлагад өртсөн. За ойрхон хүрээнд ч гэсэн одоо ийм халдлагад өртсөн хэд хэдэн хүмүүс байдаг. Тэгэхээр бол монголчууд бол өртсөн гэсэн үг. За энэний гол зорилго нь бол биткойноор мөнгө авдаг. За үүдэл барьцаалах төрлийн одоо юм хорт код байх нь байна. Тухайн хэрэглэгч рүү систем дээр нь суугаад бүх одоо хард дискэн дээр байгаа өгдлүүдийг бол энкриптлдэг, нууцлчихдаг гэсэн үг. За тэгэхээр энэ цаг тавьчихдаг. Энэ цаг дотор энэ биткойн руу $600, $300 тэнцэх үз мөнгө хийхгүй бол таны өгдөл ингээд сэрхээ болно. Тэгээд тухайн өгдлийг сэргээхийн тулд тухайн нууцлсан кодынхоо түлхүүрээр бас тайлах хэрэгтэй байдаг.
За тэгээд ийм төрлийн одоо халдлагаас сэргийлэх хамгийн чухал хамгийн үр дүнтэй арга бол тухайн этгээдүүдэд мөнгө өгөхгүй байх явдал гэж үздэг. Ийм учраас өгөхгүй байх нь бол хамгийн зөвөө гэж үздэг байна. За аюулгүй байдлын зөрчил гарвал яах вэ те? Зөрчил, аюулгүй байдлын зөрчил гэж юу юм те? За аюулгүй байдлын зөрчлүүд. За халдлага бүрээс бол ерөөсөө 100% хамгаална гэж бол одоо ямар ч боломжгүй юм аа. Яагаад вэ гэхээр энэ бол одоо байнга ингэж системээ хөгжихийн хэрэг хөгжиж байгаа боловч эмзэг байдал сул тал заавал гаргаж байдаг. За эмзэг байдал сул тал гарах боломж байгаа юм чинь нөгөө талаас тэрийг ашиглах сонирхолтой нөхцөл бол өргөлж мөнх байж идэг гэсэн. Тэгэхээр бол яах нь вэхээр ингээл сул тал гараад тэрийг засаал сайжраал ингээл байнга ингэж явж идэг. Нэг юмны хоёр тал шиг ойлголт байдаг байна. Хакерын нөхцөл бол мэдээж бас техник эзэмсэн мундаг чадвартай нөхцөл байж байгаа. Тэдгээр бол байнга эмзэг сул талыг бол хайн илэрхийлж идэг. За үүний нэг жишээ нь бол zero day attack гэж байдаг. Тухайн эмзэг байдлыг бол одоо хөгжүүлэгч нь олж мэдхээс өмнө хакерууд олж мэдээ тэрүүгээр нь одоо дайралт сул талыг ашиглаад энэ хордлон сүйдэх тийм ээ аюул заанд учруулдаг. За үүнийг л zero day attack гэдэг. За тэгэхээр энэ бол одоо зөвхөн монголчууд маань ч гэсэн төр болон хувийн хөгжлийнх нь өөрсдийн болон янз бүрийн систем хөгжүүлэх явж шүү дээ. Тэгэхээр бол энэ эмзэг сул тал байнга гарч идэг гэсэн санаа. За веб сервер, вебсайт, сервис. За жишээ нь бол сервер гэдэг нь одоо физик машиныг ойлгож болно. За вебсайтыг үйлчилгээ. За тэгээд эдгээр физик машин сервер дээр олон төрлийн сервисийг үзүүлж болох нь байна тийм. За одоо Монголд хамгийн алдартай хүн болгон хандж байгаа сервис юм бол e-баримтын жишээ дурдж болно. E-банк, интернет банкийг дурдж болох юм шүү дээ. За жишээ нь бол одоо интернет банкийг бол одоо боснуулаад үйлчлэгээ заслан зогсооход бол ийм төлөв халдлага ирлээ гэж бодоход ямар нэр хүнд цаашлаад мөнгө санахгүй бол мэдээж алтан шүү дээ. За нэр хүнд унгах, мэдээлэл алдах, орлого алдах гэх мэт зүйлсүүдийг бол яах нь аюул заанд бол учруулдаг байх нэ. За тэгэхээр бол нэр хүндээ алдах, сүйтгэх, эвдэх, за зарим мөнгө олохгүй зүгээр л одоо хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулдаг байх нь. За мэдээлэл хулгайлт болох нь, орлого эдгээр үйлдэлээс болоод орлогоо тухайн байгууллага маань алдах болох нь. За оюуны өмч алдах гэх мэтлэг үйлдэлүүд байдаг. За тэгэхээр бол бас мэдээж нөгөө талдаа бас аюулгүй байдлын шийдлүүдийг санал болгох газрууд үйлчлэгийн тус байдаг байх нэ. За аюулгүй байдлын шийдэлтэр бол энэ lastpass.com гэж байж байгаа нь бас эдгээр бол одоо нэг удирдлагын системээр яах нь бүх үйлчлэгүүд удирдах боломжийг бас олгодог юм үйлчлэг байж байгаа. За эдгээр энэ lastpass бас үйлчлэгээ маань бас өөртөө бол аюул занал өртсөн байдаг. Мэдээлэл алдсан. Гэвч одоо нууц уг хэрэглэгчийн нууцыг мэйлүүд нь болохоор үүдлийн сандаа энкриптэлсэн хашлагдсан байсан учраас бол яах нь тухайн алдагч этгээдүүдэд мөнгө тухайн мэдээллийг одоо үнэт зүйл болгож чадаагүй гэсэн үг. За энэ дээр бол жишээ дурдах юм бол Яха компани бол 2016 онд бол 500 сая хэрэглэгчтэй мэйл нууцыг алдсан. За одоо хүртэл эдгээр хэрэглэгчдийн мэйлийнх нь мэйл нууцуг нь болохоор хар зах буюу энэ хар маркет, black market дээр бол одоо зарагдаал явж идэг гэж юм судалгаа байж идэг. За тэгээ Facebook, Google, Монголын интернет банк өмнө бүр төлөвлөгдөө төхөөрөмж хандах үуч гэсэн сэрэмжүүд илгээд. За тэгэхээр энэ бол одоо аюул за Facebook, Google тэгдэг шүү дээ. Шинэ төхөөрөмжөд сандахад та энэ төхөөрөмжөөс сануулах уу гэж асуудаг. Тэгэхээр би байнга ашиглах төхөөрөмж бол тэрийг trust буюу итгэлтэй төхөөрөмжөө гэж үнэлэгдэж өгөхөд дараа тэр төхөөрөмжөөр нэвтрэхэд тийм үйлчлэг асуудаг байна. За тэгээ lastpass.com дээр бол хэрэглэгчийн strong master дэлгүүрийг ашиглаад бол яах нь нэг одоо дэлгүүрүүхтэй тэгээд бусад үйлчлэгнүүдийг ингээ холбоцсон Facebook бүх үйлчлэгүүд холбоод нэгдсэн дашборд буюу нэгдсэн самбараас удирдах тийм бас л яах нь ийм аюулгүй байдлын шийдлийг хангадаг байна. За тэгээд сайжлуудын захим халдлагын нийтлэг 10 төрөлгөд миний бичсэн блог байж байгаа. Ийшээ орж та бүхэн бас ер нь ямар нийтлэг 10 халдлагын төрлийг сонирхож орж уншаарай гэж зөвлөж байна. За аюулгүй байдлын одоо компаниуд дээр яриад байгаа шүү дээ. Болсон одоо ганц нэг жишээг дурдах чинь л да. Одоо энэ VTech гэдэг энэ одоо хүүхд сургуулийн өмнө насныхан хүүхд зориулсан юм контент бэлддэг үйлдвэрлэгч юм байна. За 2015 оны 11 сард бол одоо аюул занал учирсан байна. За эдгээр бол одоо ингээд зарим хэрэглэгчийн чатын түүх, зураг, дүрс хэрэглэгчийн мэдээллийг бол алдсан.
За хакерууд хүүхдийн мэдээллийг ашиглан имэйл данс үүсгэх, зээл хүсэх гэх мэт үйлдэлүүд хийх боломжтой байсан байна. Мэдээж халдлага яаж орсон, ямар эмзэг байдал сул тал байсан бол мэдээд дараа нь гараад ирнэ. Тэгэхээр бол тэдгээр хакерууд бол одоо тухайн эцэгхийн онлайн дансыг булаах ч юм уу тийм аккаунтаар бүртгэлтэй байгаа дансны мэдээлэл авах зэрэг үйлдэлүүд хийсэн бахан. За гол зурчид нь болохоор тухайн байгууллага сайтын маань SSL буюу аюулгүй байдлыг хангасан юм үйлчлэгээгүй байсан. За дараагийн слайд дээр бол дэлгэнгүй харуулна. SSL-ийг хамгаалтгүй байсан тухай байд. Тэгэхээр бол одоо тэрүүгээр дамжиж байгаа бүх мэдээ plain text буюу нууцлагдаг байсан баг. За тухайн одоо компани байна бол нууц үгийг бол өгдлийн санд MD5 буюу MD5 хаш функцээр нууц үгийг энкриптэлж нууцлж ингээд тавьж исэн. Гэсэн хэдий боловч зарим одоо хэсэг датаанд өгдлийн санд бол plain text-ээр хадгалагдаж байсан. Одоо жишээ нь чат ч юм уу тийм гэх мэтчлэн үш датаны хэсэг нь бол plain text-ээр байсан нь бас эрсдэл учруулсан. Тэгээд одоо энэ компанид бол ямар хор хөнөөл ирсэн бэ гэх юм бол хөрөнгөний бирж дээр л тийм ээ төр одоо гарсан байх нэр хүнд нь унсан гэх мэтчлэн одоо. За энэ бол одоо гадаадын компани хэдий ч одоо бас манай Монголын компаниуд дотоод байж тохиолдож болохгүй байхын аргагүй юм л жишээ байна. За тэгээд аюул саяны SSL гэдэг нь Secret Layer гэдэг үгнүүд авчлаа байна. За та бүхэн мэдж байгаа бах. За голомт руу орохт бол юм цоожны зурагтай байдаг. За мас сэдв рүү орохт бол ингээд цоожны зурагтай. Энэ нь болохоор цаана SSL гэдэг технологиг бол яах нь ашигладаг. Үүгээр дамжиж энэ вебээр дамжиж байгаа бүх мэдээлэл маань бол хамгаалагдсан, нууцлагдсан байдаг гэдгийг бүрэн байдлыг хангадаг баг. За зарим сайт руу ингээд орохт бол not secure гэж байж байгаа. За тэгэхээр энэ бол одоо аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна гэж нэр бүхий сайтууд маш их байна. За тэгэхээр эдгээр одоо үйлчлэгээ үзүүлдэг газрууд бол заавал энэ security-г авах ёстой. За энийг авахын тулд бол жилийн төрөөс төлдөг нэг үнэтэй биш. Тэгээд ер нь бол чухал үйлчлэгээ явуулж байгаа төрийн хувийнхан бол энэ үйлчлэгийг авахыг бол зөвлөж байна. За SSL технологи ашиглаагүй HTTPS гэдэг технологи ашиглаагүй одоо SSL-ийг ашиглаагүй вебсайт руу нэвтэж ороход бол анхааруулгын мессежтэй бол зарим хөтөж маань өгдөг. За энэ дээр бол одоо таны мэдээлэл нууцлын бодлогыг бол хангахгүй байна гэсэн санааг хэлдэг. За тэгэхээр бол төрийн болон хувийн компанийн маань бол энэ SSL-ийг ашиглаж өөрийнхөө үйлчлэгийг бол мэдээллийг бол хамгаалаарай гэж зөвлөж байна. Энэ бол бас нэг жилийн төлбөрөөр авчдаг сертификат авдаг нууцлын сертификат. Тэгэхээр бол энэ нэг үнэтэй биш, зорилгоч нэг хэцүү бишээ. Тэгэхээр энийг бол авч ашиглахыг та бүхэндээ бол зөвлөж байна. За энэ бүлгийн ажлын хүрээнд хийгдэж байгаа лаборатори 2 байна. Энэ ажил дээр бол зарим тийм нэр бүхий алдартай халдлагуудын түүхийг бол дээр байгаа. Та бүхэн маань энэ лаборатори ажлыг гүйцэтгэж үзээрэй гэж хүсэх байна. За дараагийн хуудсан дээр бол одоо байгууллагын одоо энэ бол одоо шүтээсийн үндсэн веб хуудас байна. Энэ дээр болохоор 2003 оны 2 сарын 12-нд авсан. За тэгэхээр энэ бол одоо ийм сонирхолтой веб сайт байж байгаа webarchive.org гэдэг. За энэ маань болохоор интернетээр болохоор ийм одоо түүл байгаа. Автомат түүл дээр нь болохоор байгууллагын одоо буюу ямарваа нэг интернетээр байрлсан нээлттэй байрлсан мэдээллийг судлан шинжилж хадгалж авдаг юм. Source үнэгүй олон нийтийн сайт байх нь. За тэгэхээр бол энэ дээр юу хэлсэн бэ гэхээр тухайн одоо байгууллага нь олон нийтэд тавьсан мэдээлэл маань зөвхөн танай мэдээлэл биш. Одоо олон нийт тавьсан учраас хин нэгэн хуулбарлаж авах, хадгалж үлдэх юм сонирхол байдаг гэдгийг бол одоо энэ дээр үзэж байна. За энэ бол 2003 оны шүтээсийн веб. За та бүхэн ч өөрийнхөө вебийн хөгжлийг нэгээр бас харж болно. Нөгөө тал аюулгүй байдлын талаас бол миний хэлэх гээд байгаа санаа нь тухайн танай байгууллагын мэдээлэл маань өөр газар хин нэгний эрхэм дор байдаг юм шүү гэдгийг хэлэх гэсэн санаа. За нэгэн гороо хакер ба кибер аюулгүй байдлын мэргэжлүүд гэсэн юм бүлэг маань эхэлж байна. За халдагчийн төрлийг бол дараах байдлаар бол ангилж болох юм. За халдагчийн төрлийг бол эхлээд бол бүлгээр бол сонирхогчд гэж ангилж болно бүлгээр нь. За эдгээр сонирхогчд гэдэг бүлэг дээр бол болохоор чадваргүй эсвэл бага чадвартай одоо хакеруудыг нэрлэж болно. За эдгээрийг бол script kids гэж нэрлэдэг. За хакерд зориулсан онлайн одоо заавар, зөвлөмж, YouTube-ийг гарын авлах интернет байгаа тийм ээ.
эдгээрийг ашиглаад одоо багаж ашиглаад маш хялбархнаар ингээд гүйцэтгэждэг да. Тэгэхээр одоо бол хуучин бол одоо юм халдлага хакер хийх гэдэг маань бол нэлээд advanced төвшний мэрэгжлийн өндөр ур чадвар шаардсан ажил байсан бол одоо орчин үед бол ялангуяа төвлөд багажууд нь хөгжснөөр бол одоо нөгөө талд тэмцэж байгаа одоо манайсийн хувьд бол бас хэцүү болоод байна. Яа юу учир юм гэвэл нөхдүүд багаж нь хөгжсөн. Мэдлэггүй ч гэсэн ингээ халдлага үйлдэх боломжтой болцсон. За сонирхч бүлэгдүүл эдгээр хүмүүс орох нь. За хакерууд гэдэг яг бүлэгт болохоор эдгээр бол нэлээд ур чадвартай гэсэн үг. Ирсэн. За нэвтрэг ирэх олж ханд бол компьютер эсвэл сүлжээнд хууль бусаар ханд. Сүлжээ нэвтэрж болно, төхөөрөмж рүү нэвтэрж болно, сервис үйл ажиллагаа веб магадгүй мэйл сервис рүү нэвтэрж болно тийм ээ. За тэгэхээр хакеруудыг бол ерөнхийдөө бол дараах үндсэн категориуд одоо юунд хувааж болно тийм төрөл хувааж болох юм. Хакеруудыг за цагаан малгайд гэдэг хакер бол байх нь. За мэдээж нэрнээс нь тодорхой байна. Систем зөвшөөрөлтөд нэвтэрж тэгээ тухайн системийн сүлжээний төхөөрөмжийн эмзэг сул байдлыг илрүүлж өгөөд за энэ эмзэг байдлыг нөхөрөө гэж зөвлөгөө өгдөг. Нэгсэндээ сайн санаад байх нь. За саарл малгайд гэдэг бол одоо систем рүү зөвшөөрлгүй нэвтэрдэг. Гэхдээ сул эмзэг байдлыг нь олж өгдөг. Гэхдээ бас одоо юу гэдэг ашиг хайх жоохон этик ёс зүйтэй юм нөхөр байх нэ. За хар малгайд бол мэдээж white малгайтын эсрэг байх нь. Энэ нь хууль бусаар систем болон сүлжээ, сервер руу нэвтэрч ороод байх нь. Өөрт ашиг онж хайх тийм үйлдэл хийлдэг. Ийм нөхрийг бол black hat hackers гэж нэрлэдэг. За тэгэхээр бол орчин үед кибердан газраа авсан энэ үед бол зөвхөн одоо юм бие хүн гэхээсээ илүү зохион байгуулалттай цаашлаад улс төрийн дэмжлэгтэй юм бүлэглүүдийг бол байдгаа гэж ярьдаг. За ерөөсөө оршин байгаа. За кибер гэмт хэргийн бүлэглэл нийгмийг эсэргүүцэж болно, террористууд, төрийн дэмжлэгтэй ямар нэг үзэл сурталын эсрэг ч юм ингээд олон төрлөөр олон хэлбэрээр оршин байдаг. Зохион байгуулалттай гэсэн үг. За тэгээд дараа нь болохоор дотоод ба гадаад аюул занлууд бол ирдэг. За тэгэхээр халдлага маань бол хаанаас ирж байгаа чиглэлийн энэ дээр ярьж байна. За халдлага маань дотроос эсвэл гаднаас гэсэн үндсэн хоёр категорид хуваагддаг. За дотоод аюул занлыг бол эхлээд авч үзсэн байна. За дотоод аюул занл гэхээр тухайн байгууллагын дотор нь байгаа одоо ажилчид ч юм уу дотор талаас халдлах үйлдэлийг нэрлэж болно. За дотор талаас байгууллагын дотроос нь аюул занал учруулах бол маш илүү хялбар байдаг гэж зарим судлаачид үздэг. За хүний сул тал ашиглаж болно. Ямар нэгэн цоорхоо төхөөрөмж сүлжээний тусвал талыг ашиглаж болно. Эсвэл одоо ажилтнаа халдлах хийж байгаа хүнээ ажилтан болгож оруулж болоо. Тэгээ дотроос нь халдаж болох ч юм уу. Эсвэл одоо ажилтаа дургу хан хайп юу ажилтан гэж хэлдэг. Тийм ээ. Ажилтаа дургу нөхөр одоо тийм үйлдэл хийж болох юм. За тэгээд дотроосоо бол хортоо зөвхөн USB флаш диск ашиглаад зөвхөн ямар хор нөлөөтэй вирус суулгаж болох уу тийм. Тэгэхээр байгууллагыг бол дотроос нь илүү хамгаалах нь бас бол чухал байдаг. За тэгэхээр бол бид нар аюул занлыг бол дотроос буюу гадаадаас ирнэ гэж хоёр ангилдаг. За тэгэхээр бол ер нь бол дотроос ирнэ гаднаас ирнэ аль чиглэлээс нь бол хамгаалж явах ёстой байна. За гадаад аюул занл гэж ярьж байна. Гадаад аюул занл бол мэдээж бид нар мэднэ байгууллагын сүлжээнээс гаднаас ирж байгаа. Гадаад улс орноос, гадаад сүлжээнээс, өрсөлдөгч байгууллагаас ч юм уу ингэж нэрлэж болно. За тэгэхээр бол тэдгээр нөхдүүд бол мэдээж тооцоолох төхөөрөмж, сүлжээ, серверийн эмзэг байдлыг ашиглаад ямар нэгэн өөрт хэрэгтэй одоо бидний зөвшөөрлгүйгээр хандаж ашиг олох давуу талыг үүсгэх нөхдөйг үл яах нь хэлэх байх нэ. За цаашлаад бол хамгийн нийтлэг нийгмийн инженерчлийг ашиглаж өөрт хэрэгтэй мэдээллийг олж авдаг гэдэг байх нэ. За нэгэн дөрөв кибер дайн гэж бид нар бол оршин байна энэ тухай бас ярилцъя. За кибер дайн гэж юу вэ гэж. За захим дайн бол аж үйлдвэрийн төвлөрөөр энэ хувьсгалын үед бол яг оршин байгаа гэж одоо энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд би итгэлтэй байдаг. Жишээ нь бол одоо энэ дээр бол дурдсанаас 2016 онд Америкийн сонгуульс улсын оролцоо маш өндөр байсан. Трампыг ялуулахын тулд бол одоо маш их тийм дэмжлэг авч янз бүрийн хүмүүс ажилласан гэж үздэг. За Хилларигийн эсрэг одоо Хилларигийн хувийн мэйлийн одоо хакердаж дотор нь хардж ийсэн одоо түүхүүдийг уншаад хувийн мэйлээр улсын ажил явуулсан уу гэх зэрэг маш олон юм үйл ажиллагаа явж өнгөрсөн байдаг. За тэгэхээр бол
Энэ бол цаана улс төрийн зорилготой. За Оросын холбооны улсын хувьд бол Трамп гарах, Хиллари Клинтон гарах хоёр бол ялгаатай байсан. За Хиллари бол мэдээж Оросд их Путинд ялангуяа дургу тийм хүн гэсэн би хүн талаасаа. Тэгэхээр бол Оросын тал бол нөгөө талын дэмжижсэн. За гэх мэтчлэн улс хоорондын аюул занд бол байнга оршин байж идэг. За цаашлаад бол Advanced Persistent Trade буюу APT ийм одоо урт хугацааны аюул зандууд бас 5 жил, 3 жил, сар, жил үргэлжлэх юм удаан түвшинд хийгдэх юм халдлагууд бас байдаг байна. За энэ дээр бол за Бангладешийн банкыг бол 2016 онд бол дээрэмдэж авсан байдаг. За тэгэхээр энийг бол хойд солонгосын хакер бүлэглэл хийгцэн гэсэн бол баримт бичиг судалгаа бол байдаг. За энийг бол мэдээж би авсан гэж бол бүлэглэл маань бол дэмжихгүй. За үүний цаана эдгээр ийм том аюул занал учруулж байгаа үйлдлийн цаана бол мэдээж улс төрийн дэмжлэг бол байж идэг байна. За тийм учраас улс хоорондын үндэстэн хоорондын бол яах нь ийм цахим даймал оршин болж байгаа гэж боддгоо. За тэгээ та хэд маань бол дараах одоо миний бэлдсэн линкүүдээр ороод за ийм одоо Kaspersky-гийн одоо ийм real time гэж яг халдлага хаанаас хаашаа болж байгаа гэх мэтчлийн ийм алдартай компаниудын одоо мониторингийн гэх юм уу да халдлагын дэлхийн дээр харуулж байгаа юм сайт руу ороод та бүхэн маань үзээрэй, маш сонирхолтой байдаг байна. За энэ дээр бол одоо маш хамгийн алдартай Stuxnet гэдэг ийм Америкийн нэгдсэн улс болон Израиль улсын дэмжлэгтэйгээр Ираны одоо атомын цахилгаан станц руу ийм захим дайралт бол хийсэн байж байгаа. За энэ дээр бол одоо энэ үйл ажиллагаа бол Stuxnet гэсэн нэртэй байх нь. За за бид дараагийн бүлгүүдээр бид вирусны хот програмын ангиллыг үзэх байх. За энэ хот програм бол өт гэдэг ангилд нь worm гэдэг ангилд бол ордог ийм хортой код байна. За мэдээж одоо Израиль улс Америкийн бол хоорондоо нөхөрсөг дэмжлэгтэй байдаг учраас ойрох одоо өрсөлдөгч улсаа бол одоо ямарваа олон хүчин зүйлс хамаарад бол хөгжингүү байдалтай хөгжүүлэхгүй байх тийм бодлого барьдаг байх. За тэгэхээр бол маш хор хөнөд учруулсан байна. За үүний тухай бол та бүхэн маань Монгол дээр YouTube дээр бас мэдээллүүд байж байгаа. Stuxnet, APT гэж таах юм бол бас сонирхолтой яриануд байж байгаа. Сонирхож үзээрэй. За би YouTube дээр их бичлэгийг харуулдаг. За энэ систем центрийн маань юу яаж энэ суган дээр бол болохоор яг энэ APT тухай болоод яг саяны Stuxnet-ийн тухай бол энэ хоёр маань бол нэлээгүй ярьсан баг. За түүнээс үзээрэй яаж халдлага болдог те. За тэгэхээр үлдний захим цөмийн үйлдвэр маань бол интернет холбогдоогүй байхад хүртэл вирусдэж маш хохир учруулсан байгаа шүү дээ. За тэгэхээр бол дотоодоос нь дамжуулж сул талын хүний сул талыг ашиглаж ингэж хийсэн юм захим халдлага байж байгаа. За жишээ авахд алдтаа. За мэдээ захим дайны зорилго юу вэ? Монгол улс ч гэсэн одоо аюул занлууд ирж байгаа шүү дээ. За бид нар мэдэхгүй. За магадгүй эдийн засаг маань сул байгаа учраас сонирхож байгаа нөхдүүд байхгүй бах. Магадгүй хөгжингүү болоод ирэх юм бол ямар олон аюул занд учрах вэ гэж. За энэ үнд захим дайны үндсэн зорилго өрсөлдөгч үндэстнүүд эдийн засаг болоод хөгжлийн давуу байдлыг олж авахын тулд энэ захим дайныг хийдэг. За бусад үндэстнүүд бусад хөрш одоо өрсөлдөгчнийхээ дэд үтцийг сүйтгэх, хулгайлах, эвдэх. За мэдээж иргэд өөрсдийг нь хамгаалах ёстой засгийн газарт нь одоо итгэлийн содруулах. За тэгээд нөгөө үндсэн рүүгээ физик байдлаар буу муу танк унаа арай явахгүй ч гэсэн яг дотроос нь одоо захин байдлыг ашиглаж маш юм хор хөнөөл үйлдэж болох нэ. За мөн дотроосоо буюу сөрөг хүчнээс нь дотроос нь бас юм аюул занал ирдэж байж болох нэ. За тэгээд 4-1 захим халдлага Монголд ба дэлхийд гэдэг сэдв байна. За өнийг бас товчхон яриа явна. За Европын хуулийн тухай ярьж байна. Европын улсууд бол 80% нь бол кибер гэмт хэргийн хангалттай төвшөнд хуулилсан байдаг байна. За дэлхийн бол бусад олонмор Монгол улс бол 50% нь хуулилсан гэж үздэг байна. За эдгээр энэ судалгаанаас үзэж харахад бол дэлхийн 60 орчим улс жишээлбэл болгон авсан 14 хэргийн гэмт хэрэг гэж тооцдог байна. За энэ дээр бол эдгээр үйлсийг бол яг нь гэмт хэрэг гэж үзэж болох нь байна. Хууль бусаар мэдээлэл тандах, хууль бусаар замаас нь барьж авах, хууль бусаар хөндлөнгөөс оролцох, компьютер хууль бусаар ашиглах, мэдээллийн нууцад халдах, онлайн залилан мэхлэлт хийх, хувийн өргөдөл хулгайлах,
хувийн өгөгдөл хулгайлах, зохиогчийн эрхийг булаах, спам, мэдээлэл зар сурталчилгаа явуулах, арьс урлах, за цаашлаад хүүхдийн янз бүрийн порнографик байж болох нь байна. Гэх мэтлэн гэдгийг бол үздэг бахнэ гэмт хэрэгтэй. За кибер гэмт хэргийг хуулилсан төвшин бол Монгол улс баас төдийлийг ер нь хангалтгүй байгаа. За мэдээж энэ бол сайжрах явах баха гэж миний биед бодож байна. За та бүхэн бол бас доорлох сорсыг ашигласан байгаа. Та бүхэн бас өөрсдөө сонирхож судалж үзээрэй. За хууль бусаар хандах гэмт хэргийн объект буюу халдаж байгаа зүйлс. За эцсийн үр дүндээ халдлага маань хаана ирээд байна гэдгийг энэ дээр ярина тийм. За халдлага маань системд байна. За систем гэдэг ойлголт нь өөрөө комплекс олон бүрэлдэхүүн хэсгээс тогтсон ойлголт шүү дээ. Ямар систем байж болно те? Ямар нэгэн үйлчлэгээ үзүүлдэг систем байж болно. За тэрлүү чиглэсэн унтраах, боснуулах, эвдэх, системийн хардверийг эмдэх, системийн өгөгдлийг хулгайлах гэх мэт. Дараа нь болохоор систем болон түүний хэсгүүд рүү ханддаг. За систем болон өгөгдөл рүү хандах нь байна. Дараа нь яг цэвэр өгөгдөл рүү, мэдээлэл рүү хандах нь байна те. За ингэж бол ялгаж болох юм байна. Захим аюулгүй байдлаас хохирсон иргэд маань л өөрсдөө холбогдож би хохирчлоо гэж юусоо хэлдэггүй байх нь. За албадлагын үндсэн дээр бол өргөдөл өгдөг байна. За Монголд бол баг 10-ыг харьцах нь 90% байна шүү дээ. Тэгэхээр 90% нь нуугдмал явж байгаа гэсэн санаа. За таны зөвшөөрлгөөр таны мэдээлэл оролдоход л одоо ер нь бол хуульчлах ёстой шүү дээ. Амжилттай одоо болоогүй ч гэсэн таны мэдээлэл одоо жишээнд шүн нэрээр хаалгын гэрийнх нь үдээд тахвал бид нар тий чийггүй шүү. Яг тэрнтэй адилхан таны мэдээллийг аваагүй ч гэсэн авах гад оролдоод байвал бас яг вэ гэж. Гэмт хэрэгүүдийг бол энэ дээр бол слайд дээр харуулсан байна. За Монголын хувьд бол хамгийн сүүлийн байгаа юм байна. За Монголын хувьд бол хамгийн эхлээд яах нь хамгийн өндөр нь болохоор за онлайн дарамтлах гэдэг бол манай Монгол хамгийн их өндөр байгаа юм байна. За тэгэхээр бол бид нар өдөр тутамдаа л харж байгаа шүү дээ тий. За дараа нь болохоор бидний хувьд хувийн адилтган танилд мэдээлэл хулгайлах буюу таныг тодорхойлж байгаа мэдээлэл хулгайлах нууц үг, ID ч юм уу тийм ээ, пассвордыг хулгайлах. За дараа нь Монголд бол онлайнаар сөрдүүлэх, мөшгөх, айлах үйл ажиллагаа байдаг байна. За дараа нь компьютерийн залилын хурам мэдлэлт маш өндөр Монголын хувьд байдаг байна. За төрийн байгууллагуудын судалгаагаар үзэж байгаагаар бол за хамгийн их нь бол 24 төрийн байгууллагуудаар үзэж байгаагаар бол энэ компьютерийн залилын хурам мэдлэлт хамгийн өндөр байдаг гэж төрийн байгууллагын судалгаа намтаа өгсөн байна. За харин хувийн компаниуд үзэж байгаагаар бол яг нь 23% тай байх өгөгдөлд хууль бусаар хандах замаар барьж авах. За дундаас нь барьж авах. Энэ нь хамгийн өндөр байна гэж судалгаанд оролцогч үзжээ. За Монголын компаниуд кибер гэмт хэргийн улмаас хохирч байгаа төвшинг харьцуулсан байна. За Монгол бол энд явж байгаа нь. За тэгэхээр гадаадын халдлын улмаас үйлчлэгээ ажиллагаас боснуулах. За Монгол руу чиглэлд бас бараг 85 нь бас гадаадаас ирдэг байна. За зарим нь бүр зорилго чиглэж болно. Зарим нь болоо зүгээр аюулгүй эмзэг байдны илрээд эднээс одоо под машинуудаа илүү дайрч болох юм байна тий. За илүү зорилттой байх юм бол илүү аюултай гэсэн санаа байна. Google корпорацийн үйлчлэгээнээс зөв бус агуулгыг устгуулах юм хүсэлтүүд бид нар ч гэсэн тавьдаг. Одоо юу гэдэг контент энийг устгаад өгөөч. Тэр нөгөөх нь шеэрлэгдээ явцсан хаана байгаа нь мэддэхгүй тийм. Нэр хүнд нь одоо ингээд хашиллаад байгаа. За ийм үйл ажиллагаа өдөр болгон л одоо бидний дунд болж байна шүү дээ. За тэгэхээр энийг одоо үндсээр нь устгуулах юм хүсэлтэл одоо Google компанид бол тийм 8000 гаруй хүсэлтэл яах нь ирдэг. За энэ дээр дотроо ангилах юм бол маш юм олон хэлбэрээр ангилж болох нь байна шүү дээ. Хакер гэдэг нөхдүүдийн бол дунд наслалтыг харуулсан байна л да. За энэ дээр бол одоо 17-аас бол нэг 30 иргэм нас хүртэл бол идэвхтэй юм үе байдаг байна. За Монгол улс бол 2006 оноос 2019 оны хооронд компьютерийн мэдээллийн аюулгүй байдал гэмт хэрэг шалгагдаж байсан 48 хэрэг байна. За тэгэхээр бол бүлтгэл нь бол бараг 90% төрөний слайд гарсан. Нууц гэсэн тий. За энэ л одоо хүчээр мэдэгдэж байгаа гэдэг санаа шүү дээ. Кибер гэмт хэргийн хуульчлсан төвшинг харуулсан байна. За манай Монгол бол бас хуульчлаа явж байгаа. Бас илүү сайн хуульчлах ёстой гэж үздэг. За захим гэмт хэрэгүүдийн хохирлын дөнгө одоо тэр бомоор харуулсан. За энэ дээр бол маш их тоо яригддаг. Тэр 3.5 тэрбум бол яригдчих шүү дээ. За энэ бол маш их тоо байгаа. Энийг л ерөөдөө жил ирэх тусам өсөж байгаа. За энэ бол аргач юм жил ирэх тусам захим үйлчлэгээ
өргөн дэлгэр болж байгаа учраас түүнийг дагаад ингээд тодорхой энэ бол ингээд шууд хамаарлалтаар өсдгөө. За энэ дээр бол Монгол улсад бол цагдаагийн байгууллага бүрдсэн захин гэмт хэргийн тоо баримт байна. 2014 оноос 19 оны хооронд бол ингээд ер нь бол жил ирэх тусам бол за энийг өс тооцох юм бол яах нь өсөх хандлагатай байна. За энэ дэхтэй нуугдмал нь бол 90% байгаа гэдэг болох хэрэгтэй байна. За захин орчинд Монгол улсын хүрээнд гаргасан одоо тоо баримт байна. За энэ дээр бол одоо далаалган сүрдүүлэх, цохиож ирэх, доромжлох, гүтгэх энэ чиглэл нь манайх бол арай өндөр яваад байна. За тэгээд бид за Монгол улс олон улсын кибер хөтөлбөрийн харьцуулалтыг бол харьцуулсан байна. За тэгээд Монгол улс нь улаанаар тэмдэгдсэн байна. За бодлогын хүрээнд ямар байгаа тийм ээ. За боловсролын хүрээнд ямар байгаа. За миний би энэ слайдыг уншаад бас үүрэг бариалтай оролцож байгаа нь энэ одоо хэсгийг өндөр байлгах. За ядаж 80% та ард иргэд нь болчих юм бол тийм ээ аюул заалд өртөх нь бага болох болоо гэж би үздэг. За тэгээд цэргийнх ингээ олон хэлбэрээр бол ангилж болох нэ. За ингээд эхний бүлэг маань бол амжилттай дуусч байна. Бүлгийн хураангуу руу орлоо. За тэгээд бүлгийн хувийн за энэ бүлгээр бол хувийн өгдлийг гэж юу юм? Хаанаас яваадгүй тэдгээрийн ангиллыг үзлээ. За аюулгүй байдлын зөрчил түүний өр нөлөө ямар хорон нөлөө байхыг үзлээ. За хакер тэдгээрийн ангиллал тэдгээрийн чадварыг бас ангилж сурлаа. За алдагч тэдгээрийн шинж чанар тэдгээрийн сэтэл нь юу болох тухай ярилцлаа. Кибер дайны онцлог түүний зорилго ямар бахаар ингээ ярилцлаа. За ингээд энэ бүлэг маань бол за номзуугээс бол би сая нэр дуудсан Халтар багшийн ном байна. За мөн Эрен бүргэд кибер гэмтэлтэй тэмцэх хөтөлбөр ийм магистрийн ажиллагааны ажил байна. За гэх мэтлэн ажлуудаас бол иш татсан. За ингээд та бүхэнд анхаарал хандуулж бичлэг болон хичээлээ үзэн явдал баярлалаа. За дараагийн хичээлд уулзцаая.